За юу цаана манайхаа Crypto Pojing-ийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгээд яг одоо сонсож байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн эпизодд нэлээд өвөрмөц зочныг өөрж оруулъя гэж бодсон. Тэгээд ган зөрөг те. Ганс үх. За уучлаарай. Тэгээд золоо шоу подкастэнд бид гурав өргөдөж ороод тэгээд тэрэн дээр чиний талаар сонсоод тэгээд та гурав ч нэр Америкт байдсан шүү дээ тий. Тэгээд наача NFT тал дээр нэлээд сүүлийн үед нухацтай ажиллаж байгаа team залуу байгаа гэд холбогдооч гэж чиний Instagram-ыг өгсөн бохгүй. Тэгээд чамтай Instagram-аар холбогдоод тэгээд өнөөдөр өөрж авчираад сууж ин видео хийх NFT-ийн талаар нэлээд сонирхолтой яриа өрнөх байхаа гэж бодоод сууж байна. Тэгэхээр урилга хүлээж авсан баярлалаа. За их баярлалаа. Намайг хүлээж авсан баярлалаа. Тэгээ намайг ганц үг гэдэг. Тэгээ миний pen name болохоор Dr. Gans гэж явж байгаа Instagram дээр болон өөр платформуд дээр. Тэгээд би өөрөө NFT рүү ороод бас нэг удааг байгаа. Ойролцоогоор 3 сар авцаа болж байна. Тийм. Тэгээд энийг эхлэхээс өмнө нэг зарын чанартай юм хэлчихэ те. Манай бүх подкастууд одоос эхлээд аудио хэлбэрээр M+ дээр орохоор болсон байгаа. Тэгээд цаашдаа M+ дээрээс аудио хэлбэрээр манай подкастыг сонсох боломжтой болсон шүү. Тэгээд юу ч гэсэн эхлэхээс өмнө яг хоо NFT-ийн талаар подкаст хийж байгаа учраас ер нь NFT яг юу юм те яагаад ер нь NFT руу орохоор болов гэд чамаас эхлээд асуусан зүг болов гэж бодож байна. За тэгээ. Тэгээ NFT гэдэг нь non-fungible token гэж үгний товчлсон хэлбэр нь байгаа. Энэ яг юу вэ гэсэн үг гэхээр token гэдэг утга нь болохоор яг бараг л юу шиг болж байгаа. Bitcoin, Ethereum гэдэгтэй төстэй болж байгаа. Гэхдээ өөр ялгаа нь юу вэ гэхээр non-fungible гэж байгаа. Ягаад тэгэхээр нэг Bitcoin бол дандаа л нэг Bitcoinтэй тэнцүү байна. Харин ямар нэгэн тодорхой NFT бол зөвхөн өөрийн гэсэн одоо үнцэнтэй бөгөөд тэрнтэй яг дүүцхүүс яг адилхан одоо дахиж NFT байна гэж байхгүй. Тэгэхээр ямар нэг NFT гаргаж байгаа бол чиний зурсан зурагч нь байж болно, хийсэн бичлэгч нь байж болно. Одоо ямар нэгэн дижиталар байгаа контентууд бүх юм NFT болох чадвартай байгаа. NFT болгоно гэдэг нь ямар нэгэн контент одоо блокчейн дээр өөрийн гэсэн код үүсгэж одоо хурууны хэдэл болж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгвэл дахин давтагдахгүй хүн тэрний одоо жишээ нь скриншотыг аваад хэрэглээ гэхэд болно л доо. Гэхдээ тэр ямар нэгэн тийм үнц нь байхгүй байхгүй. Хэрвээ NFT болох юм бол чиний хийсэн бүтээл чинь юу ч байж болно. Тэр бол өөрийн гэсэн үнцэнтэй болно. Тэгээд creator гэдэг утгаас артистууд нь өөрсдөө бас үнцэнээ тогтоох бас тийм боломжтой гой боломж юм байгаа. Тэгэхээр яагаад чи ер нь яагаад NFT рүү орё гэж бодсон те тэр бас сонирхолтой гэж магадгүй. Тийм бас түрүү жилийн сүүлээр авцаа сонсч гисэн байхгүй NFT гээд би өөрөө artist юм болохоор яг тийм хүм Instagram дээр яг artist дагдаг. Тэгээ нэг нь яг өөрөөх NFT гаргаад ингээд яг тийм дуудлага хөдөлтэй байлжсан байхгүй. Тэгээ тэр story ингээд хийсэн. Тэрийг үзчихсэн чинь бүр ингээд 10 хэдэн сая 16 сая энэ болоод бүр яг тийм зөвхөн нэг зургийн дээр хүмүүс бие тэгээд тийм юу бүр гайхаад хож үзсэн чинь NFT гээд гараад ирсэн л дээ. Тэгээд тэр нь болохоор яг энэ бүр сайн гэж бүүн болж хүн мэддэг болохоос өмнө байсан аахгүй. Тэгээ ухаж үзээд баг ихлэд ойлгохгүй байсан. Яг юуг нь мэдэхгүй бүр амар гүнзгий тийм сэдв байна да гэж бодоод. Тэгээ заахаа гэдэг баг тэгээд ухаал мэдээл сурж байгаа. Тэгсэн чи ер нь бол одоо NFT эхэлж байхдаа ихэвчлэн артистуудаар уран бүтээлчдээр дамжуулан одоо дэлгэрч байна л да. Тийм учраас би өөрөө зураг зурдаг юм гэдэг болохоор за ер нь NFT рүү орсон зөв юм байна. Энэ бол одоо хүндрэлтэнд гарч байгаа хамгийн шинэ юм байна гэдэг утгаар нь л гэж байна л да. Олон хүмүүст NFT-г харьцуулахдаа 90-ад оны ихээр гарч ирсэн интернет анх гарч ирсэн. Тэрнтэй айгу харьцуулаад байгаа. Миний Монгол том боломжоо ингээд зөвхөн одоо ингэж зөвхөн artwork гэдэг утгаараа биш. Бүр юм болгон дээр NFT apply хийж болно гэсэн утгаараа хүмүүс айгу шуураад байгаа. Тийм NFT дээр ч угаасаа хүмүүс зөндөө юм гараад эхэлсэн биз дээ. Одоо real estate хүмүүстэй одоо license ингээ гаргадаг ч юм уу тий. Одоо хүмүүс одоо дуугаа NFT-гээр зараад бас хин Elon Musk-ийн эхнэр хүртэл тийм альбомтер гаргацсан биз дээ NFT-тэй холбоотой. Тийм билээ. Тийм зарим артистууд дуу цомгоо энэ NFT-гээр гаргаж байгаа. Зарим нь fashion NFT-гээр зарж байгаа. Зарим нь бүр virtual reality доктор байдаг fashion NFT-гээр зарж байгаа. Тэгээ юу л юу энэ баг бүх юм NFT болж болохоор байгаа. Тийм тэгээд
бас юу нь бас нэлээд сонирхолтой санагдсан хэрэг би чиний Instagram-ыг чинь бас нэлээд уухсан л та. Тэгээд зөндөө айгу сонирхолтой одоо animation те зөндөө тийм artwork-уд байсан. Айгу сайн билээ чи. Баярлалаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэж бодсон гэхээр чи тэрийг одоо яг эхлэхдээ юун дээр гаргаад яаж develop хийгээд final product-аа яг юун дээр гаргаж явж байна. Окей. NFT платформнууд байгаа л да хэд байгаа. Хамгийн за би дахиад юу хэлээс нэвчээ. Тэр явуулахдаа эхлээд ямар нэгэн уран бүтээлчүн хинч юу ч хийдэг юм байж болно. Өөрийнхөө файлууд байгаа. Одоогийн байдлаар NFT платформуд ихэвчлэн PNG, JPEG гэсэн зургийн файлуудыг, эсвэл MP4 гэсэн видео файлуудыг айгүйх дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр юу хийдэг вэ? Ямар нэгэн хүн хийдэг юм зураг эсвэл видео хэлбэрээр NFT болгож болно. Тэгэж болгохын тулд NFT зардаг одоо marketplace гэх мэт тийм нэг үйлчлэгээний вебсайт бас бүртгүүлэх хэрэгтэй болж байгаа. Хамгийн дэлгэрэнгүй бүртгүүлдэг marketplace нь OpenSea.io гэж вебсайт байгаа. Тийшээ орох юм бол хэн ч гэсэн орж болно. Өөрийнхөө MetaMask wallet-аа зөвхөн connect хийгээл тэгээд нэг аккаунт нэрсээр өгөөд апдейт хийдэг ч юм уу. Тэгсэн байх тохиолдолд дуртай нэг NFT-гаа худалдаад авч болно. Бас өөрийнхөө хийсэн зүйлийг NFT болгож mint хийж болно. Тэр mint хийх process дээр жоохон дэлгэрэнгүй ярьж болох уу? Болно. Mint хийн гэдэг нь ер нь бол upload хийн гэсэн үг л дээ. Өөрийнхөө хийсэн юмыг компьютероос зураг хийгээд upload хийн. Тэр mint хийн гэдэг нь upload-ийг хажуугаар нь бас нэг яг NFT болгож байгаа process гэх юм уу та. Тийм үйл явдал мэтлээ. Тэгээд mint хийхэд бол мэдээж зураг upload хийгээд дараа нь gas fee гэж юм төлж байгаа. Тэгээд gas fee гэдэг нь бүх нэг үйлчлэгэн дээр байдаг хоорондоо Ethereum гэсэн хоорондоо солилцсон үйлчлэгээний хөлс маяг юм байхгүй. Тийм gas fee байгаа. Gas fee нь янз бүр цаг тухайдаа цагтаагаа холбоотой юм да тийм. Хаяа нөгөө үйлчлэгээ их хугацаа байх үед бол айгу өндөртэй байгаа. Хаяа $2-3 ч гэсэн gas fee том байдаг. Тэгэл баг болоо доо. Тэгээд нэгэнт mint хийсэн байх тохиолдолд чи өөрөө тэр item-а list хийж болно, эсвэл off list хийж болно. Тэгэхээр яг уран бүтээлчүүний хувьд те шинээр одоо NFT хийх гэж ч юм уу худалдаж авах гэж сонирхож байгаа хүмүүсийн хувьд ер нь хэр боломжтой space вэ те ер нь шинээр эхэлж байгаа хүмүүсийн хувьд ер нь шинээр аккаунт хийгээд те шинээр аккаунт нээгээд өөрийнхөө уран бүтээлийг гаргахад ер нь хэр амархан хэр хэцүү тэр тал дээрээ суулцвал сонирхолтой. Ер нь бол тийм хэцүү биш ээ. Нэлээд амархан гэж үзэж байгаа. Одоо яг үнэхээр шинэ юм байгаа болоод тэгээ хүмүүсүүд энтэнд NFT гэдээ яриад байгаа. Тэгэхээр жоохон толгой эргүүлсэн хэцүү айгуу санагддаг юм байна л дээ. Би зөвхөн ойлгохгүй бараг 2-3 сар болж байсан. Тэгээд яг вебсайт руу ороод ухаад үзэх юм бол нэг тийм хэцүү юм биш. Гэхдээ яг marketplace-ээр бас өөр. Саний миний тодорхойлсон OpenSea.io гэдэг marketplace тэр бол маш амархан. Ямар нэгэн аппликейшн хэрэггүй хүн болгон ороод өөрийнхөө амиг хийгээд минтэйгээд NFT гаргаж болно. Тэрнтэй адилхан бас Rarible.com гэж байгаа. Тэр бас яг адилхан. Бусад NFT marketplace-ууд ороход аягүй хэцүү юм байлаа. Яг creator болж өөрийнхөө амиг тавих бол ягаад гэвэл бараг л шинээр ажилд орж байгаа юм шиг бахан аппликейшн энэ бүгэлдэг өөрийнхөө вебсайтыг үзүүлдэг тийм. Тэгэхээр жоон тийм аппликейшн маягийн шалгалт маягийн юм байна л дээ. Гэхдээ тэр OpenSea гэдэг рүү бол хүн болгоныг би бас ороод үзэрэй гэж бодож байна. Ягаад гэвэл заавал өөрийн гэсэн NFT-г гаргахгүй ч гэсэн тэнцээ янз бүрийн олон төрлийн NFT-нүүд байгаа. Ороод судлаад үзэхэд бас айгүй гоё юм байна. Тэгээд зөвхөн тийм бахан дугаар зураг граф биш дандаа тийм хөрх анимашн зургнуудад үүсчээс бас 100 тач юм уу тийм. Тэгээд бас олон төрлийн category-нууд байгаа хэ дотроо. Тий, ер нь бол category-нууд байгаа. Миний харснаар одоогийн байдлаар OpenSea дээр байгаа ихэнх бүтээгдэхүүнүүд тийм cartoon style маягийн хүүхлийн киноны баатруудын зурагтай зургнууд их байгаа. Эсвэл бүр тийм abstract 3D animation маягийн юмнууд их байгаа. Өшөө одууд бас зарим компаниуд бас орж эхэлж идэв л өөрийн гэсэн NFT-гээ гаргаад release хийгээд явж байгаа. Тэгээд ихэвчлэн компаниудын эсвэл зарим том нэртэй одуудын гарч байгаа NFT-ийн юугаараа өөр вэ гэхлээр яг нэгдүгээр мэдээж үнэтэй байгаа. Хоёрдугаар ямар нэг өөрийн гэсэн давуу талтай байт юм билээ. Жишээ нь Gary V гэдэг тийм инфлюенсер гаа. Тэр сайхан бас нэлээд NFT өөрийн гэсэн гаргасан байхгүй. Тэр бас ингэ дотроо өөр ангилалтай алтан NFT, мөнгөн NFT, хүрэл NFT ч гэдэг юм уу те. Алтан гэхдээ тэрний release-сэн 400 NFT-гээс зөвхөн
10 алтан байгаа. Жишээлжлээ цоо шүү. Тэр алтын хэрвээ алтан NFT-г нь авсан хүн худалдаад авсан байх юм бол чи Gary Vee-тэй очиод сард нэг удаа уулзах эрхийн бичгтэй ч юм уу. Тэг өөр ингэсэн давуу талтай юм билээ. Мөнгөний авсан байлаа гэхэд имэйл бичих ирэх авах ч юм уу тэр юм. Зөө. Окей. Тэгээс one on one зөвлөгөө энэ төр авч бас болох юм шүү дээ. Ер нь цаашдаа ингээд ярих юм бол тий. Тэгээс чиний Instagram-ыг чи харж байхад сүүлийн 2-3 постн дээр бас нэг айгу сонирхолтой NFT гаргасан байлээ те. Bitcoin гэсэн. Тэгээд тэн дээр бас Artcoin-ы лого байсан уу те. Тий. Тэр айгу сонирхолтой. Тэрний талаар яаж тэрийг ихэлсэн юунаас санаа авсан. Тэрний талаар ярил сонирхолтой. Тэр яг нэг 3D програм дээр ажиллаад бас тэгээд айгу том програм болохоор бүх юм сурахад хэцүү. Тэгэхээр ингээд багаар өдөр болох өдөрт нэг юм шинэ юм сурах ч юм уу тэгээд дасгал хийх маягаараа явж байгаа сурсан л та. Тэгээд ерөнхийдөө бодож байгаа за ерөнхийдөө Монгол чиглэл рүү нэг NFT гаргаад үзтээ мө гэж бодоод монголчууд ихэнх нь төвдийн buddhism чиглэлээр явдаг болохоор тийм religious subject айгу гой санагдал та. Тийм дээдлэгч хүнд тэр цаана явж байгаа ай маа хүртэл айгу зөв ай тавьсан л шүү дээ. Тэгээд яг нөгөө шууд тийм нөгөө дээр үеийн шашин гэдэг утгаараа биш бас яаж шин болох вэ? Ягаад тэгэхээр NFT одоо энэ крипто гэдэг юм чинь хамгийн шин юм байгаа. Тэр утгаараа энэтэй бас холбоод дээр үеийнхаа бид шашингаа ингэ холбох юм бол бурхан тэгсэр нэ амт Matrix маягийн тийм special effect энтертэй бол зүгээр юм болов уу. Тэгээд эхний хоёр дээр нэхлээ зүгээр Ethereum-ийн symbol-ыг нэргэлдүүлээд хоёр дахь дээр нь Bitcoin гэдэг, гурав дахь дээр нь хийх гэсэн нэг тийм амар том coin олдохгүй. Тэгсэн за нэр монголчууд бид нэр хамгийн анхныхаа крипто гаргасан юм чинь тэр амар гоё явах гэж тоо. Тэгээ Artcoin хийсэн. Dogecoin хийсэн бол амар байсан. Dogecoin-аас болоод байсан. Шийдэн бурхантай юм гэж нэг сон нохоотой болчихсон. Тарахгүй байсан юм аа. Нэр бас тийм тий. Ухаа авцалтаагүй юм шиг тий. Тий. Тэгээд ирээдүйд одоо ажиллахыг хүсэж байгаа тийм төслүүд гэх юм уу одоо ер нь ажиллаж байгаа төслүүд дэс танилцуулбал ямар хувь юм дээр ажиллаж байна одоо. Одоогийн байдлаар нэг түрүүн ярьсан шиг жижигхэн хүүхлийн кино чиглэл рүүгээ more cartoony гэхдээ зурсан 3D-гээр биш зүгээр л ингээ iPad-ын дээр зурсан юм уу тийм simple маягийн NFT бас их түүгээд байгаа. Тэр нь юу вэ гэхлээр хүмүүсүүд магадгүй 3-4 хүүхдүүд нийлээд нэг NFT project дээр ажиллаад байхгүй. Team project-ууд нь юу вэ гэхлээр яг одоо нэг дүртэй одоо толгой маань хүзүү маань ингээд мөр байна те. Нэг аватар маягийн байгаа байхгүй. Тэгээ тэрнийхээ нүд нь өөр, хоорондоо нүд нь өөр, хамар нь өөр ч юм уу, эсвэл малгай нь өөр, хувцс нь өөр гэж болно те. Тэгээ хоорондоо бүгдээрээ өөр. Гэтэ ерөнхийдөө харахад бол хоорондоо айгүй адилхан. Жижиг юм өөр. Тэгээ дотроо ихэвчлэн 10,000 ширхэгтэй тийм NFT collection гаргаад байгаа байхгүй. Тэр нь зөвхөн нэг хүн сууж байгаа 10,000 шиг юм гараад зурна гэсэн үг биш л те. Тэр нь болохоор нөгөө coder хийдэг developer, crypto developer хүмүүсүүдтэй л ерөнхийдөө хамтарсан байлээ л те. Тийм хүмүүсүүдтэй хамтраад өөрийн гэсэн asset байх юм бол тэргээ provide хийгээд одоо developer artist хоёр нийлээд 10,000 NFT-г ерөөсөө нэг сарын дотор гарч болж байгаа байхгүй. Team project-н дээр ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол тал авцаал дууссан байгаа да. Nice. Тэгээ айгуу гоё бүтээлүүд хийх юм байлээ NFT-тэй холбоотой. Тэгээд Instagram-ийн description дээр оруулчих тий. Тэгээс уран бүтээлийн сонирхохыг хүссэн хүмүүс байх юм бол ороод холбогдож болно тий. Тэгээд чиний хувьд ер нь NFT ирээдүйд яг юу гэж харж байна? Ер нь одоохондоо яг крипто ч bull run эхлээд тий. Нилээн юунууд секторууд гараад эхэлсэн шүү дээ тий. Одоо DeFi байна тий. Тэгээ нэг нь NFT байна тий. Тэгээ цаашдаа ер нь чиний бодлоор хэр хол явах бах? NFT ирээдүг юу гэж харж байна чи? Тэгээд NFT-г ирээдүг асар том гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхлээр NFT-ний ерөнхийдөө чи өөрийнхөө дижитал хөрөнгийг л яг бүр баталгаажуулж хөрөнгөжүүлж авч байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр ялангуяа хэрвээ creator ямар нэгэн юм хийдэг хүн байх юм бол тэр тусмаа бүр их ирээдүйтэй байх. Гэтэ тийм биш. Заавал юм creator биш байсан гэсэн NFT
NFT trade хийдэг бас тийм мэргэжил хажууд гараад ирсэн юм билээ. Тийм OpenSea руу ороод харах юм бол хямдхан NFT-нүүдийг аваад тэгээ буцааж нэг жоохон мөнгө нэмж зардаг ч юм уу те. Бараг л одоо нөгөө day trade хийдэг штэ. Coin-оор ч юм уу, stock-оор ч юм уу. Тэрнтэй яг л адилхан бараг NFT day trading гэсэн юм бас байгаа. Тэгээд хичнээн шинж гэсэндээ аль хэдийн тиймэрхүү салбарууд нэлээд гараад ирсэн байгаа болохоор энэ бол эцэс зогсохгүй гэж бодож байгаа миний бодож байгаа. Тэр нөгөө нэг дээр жоохон бах нөгөө нэг Pokemon card тэгэл цуглаад өгсөн тий. Одоо Yu-Gi-Oh card энэ тий. Яг тэрнтэй л айгуу төстэй шиг санагдсан шүү дээ. Миний хувьд бол тий, ер нь бол бараг л тийм байгаа байхгүй. Тэгээ өөрийн гэсэн NFT-гээ цуглуулдаг. Тэгээ тэр цуглуулсан NFT чинь өөрөө чинь крипто халаасан дотор чинь орчин. Тэгэхээр халаас руу дараа нь ороод харахад чинь байгаа крипто чинь харагдан, дотроос нь ямар NFT байгаа чинь харагдан тий. Ерөөсөө чиний цуглуулганд л орж байгаа гэсэн үг. Ямар нэгэн худалдаа авсан байхад. Тэгээд яг л тийм Yu-Gi-Oh Pokemon тайлбар байхгүй тий. Зөөхөн зурагтай юм ингээд цуглуул чинь тэр болгоно өөрийн гэсэн давуу талтай, өөрийн гэсэн үнцэнтэй. Тэгээд цаашдаа ер нь чиний хувьд өөрийнхөө уран бүтээлийг NFT хэлбэрээр гаргаад цаашдаа мэдээж зах зээл дээр гаргах бодолтой байх тий. Тэрний талаар жоохон дэлгэрэнгүй танилцуулбал эсвэл аль хэдийн гаргаад эхэлсэн байгаа юу? Гаргаад эхэлсэн байгаа. Би одоогоор 3 NFT release хийсэн. Тэгээ бүгдээрээ нөгөө тийм бурхантай криптотой тийм сүүлийн 3 пост байсан уу? Аха. Тэгээ миний Instagram руу ороод харах юм бол LinkedIn profile дээр бичсэн байгаа. Ороод сонирхороо 2 зарагдсан, 1 үлдсэн байгаа. Тэгэл өөр ерөнхийдөө чиглэл рүү ингээл хандаад үзсэн л гэж бодоод байгаа л та. Зөвхөн нэг юм аваад авахгүй, дагнаад авахгүй. Одоогийн байдлаар шүү дээ. Яг тэгэхээр үнэхээр шинэ юм байгаа. Тэгээд аль болох ихийг мэдж авч ивэл бас зүгээр л бах та. Яа. Тийш дээ. Өөрчөө юу лээ? Майк угаасаа нөгөө өөр чиглэлд болохоор ярихаар сонсохгүй юм байна. Юуны хин ганцоо нөгөө сая developer-тэй нийлж байгаа 10,000 шиг NFT гаргана гэж ярьсан шүү дээ тийм. Тэр ажлыг яана гэсэн үг үү? Одоо чи жишээ нь 10,000 зураг зурахгүй шүү дээ. Тэр хүн зураг зурдаг хүн биш шүү дээ. Тэгэхээр чин тэрэн дундаас одоо жишээ нь юу гэдэг юм масаар ингээд нөгөө NFT гаргаж байгаа ажлыг яана хийн гэсэн үг одоо бизнесмен. Тэр бас их учиртай байлээ. Би бас сайхан зурж байгаа хгүй өөрөө яг сайхан дөнгөж сайхан ингэ figure out хийж байж байгаа. Тэрний үг ихлээр за ямар нэгэн дүр байлаа. Тэр дүрний чинь image нь яг ингэ зургийн зурхтаа хідэн layer-ээр нь зурж байгаа шүү дээ, тэ. Хамгийн артлынхан layer нь хэд юм background байгаа. Дараагийнх нь layer нь магадгүй bean байгаа. Дараагийнх нь layer нь магадгүй хувцсан ч юм уу, тэ. Тэгээ дөрөв дэх 5 дахь layer-ууд нь нүур амных нь жижиг сажиг байгаа. Нүд ам хамарч юм уу. Тэгээд юм болгоноос нь одоо they call it trait. Right, background нэг trait, хамар нэг trait болж байгаа хгүй. Trait болгоноос 100 зурагч юм уу хийгээд одоо чинь би 100 хамар зураад 100 background зураад тэгэхээр за нэг 7 layerтэй байлаа гэж чинь 700 зураг жижигхэн зураг зурж байгаа хгүй юу. 10,000-ыг биш. Харин тэгэхээр developer нь тэр зурсан болгон 700 зургийг хооронд нь нийлүүлээд code хийгээд тэр code нь өөрөө layer-үүдэд таниад тэр хоорондоо автоматар одоо ингээд холж ийн гэсэн үг байхгүй. Тийм ээ, shuffle-даад. Одоо чи нөгөө нэг Lego-гоор ингээд юм өрдөг шиг. Чи Lego piece-үүдээ хийчин. Тэрийг чи ингээд компьютерийн програм руу хийгээд нөгөө програм нь яах вэ гэхээр ингээд randomly тэрийг чи нийлүүлээд ингээд гаргах нь шүү дээ. Тийм, яг зөв. Одоо чи юу гэдэг нохоо байлаа гэх юм бол өөр чихнүүд, өөр нүднүүд, өөр хамарнууд байлаа гэх юм бол тэрнээс гинт ингээд хэдэн зуун нохоо жишээ ингээд богино хугацаанд гаргадаг ч гэдэг юм уу. Тэр нэг тийм их концепт явж байгаа юм тий. Яг тийм байлаа. Тэгээд тэр 10,000 NFT чи хоорондоо бас үнийн ялгаа айгүйх байгаа байхгүй юу. Тэр үнийн яаж тогтоодог вэ гэхлээр бараг л компьютерөөр тогтоочтой юм байл л да. Яг тэгэхээр тэр өгсөн програмд фит хийсэн тэр 700 зургийг хооронд нь хожоод 10,000 NFT болоо гаргахад зарим нэг нь одоо чинь би нэг нарны шилтэй юм хүүхлийн зураг байлаа тий. Тэр нарны шилнээс нь нэхэх оролцоогүй магадгүй хоёрхан нь тийм нарны шилтэй байлаа гэхэд хүмүүс NFT-г гаргахад тэр нэг гараад ирдэггүй хажууд нь за энэ 10,000 collection зөвхөн хоёрын л ийм нарны шилтэй юм байна шүү гэдэг. Хүмүүс тэрийг хараад хоёрхан байна. Их хамгийн ихэнд хоёрхан байна. Тэгэхээр тэр нь үнийн өсгөн. Гуравт биш хоёрт юу гэхээр тэр нарны шил нь яаж харагдах вэ те. Үнэхээр жоохон онцгой зурсан байх юм бол хоёр байсан ч гэсэндээ нэг whatever. Тэгтээ гоё харагдаад тэгээ дээрээс нь цөөхөн байх юм бол үнэн бас өсөж байгаа байхгүй. Тийм учраас тийм зарим NFT нь айгүй илбэг. Тэгэхээр үнэн яг анх авснаас ч юм бол жоохон нэмэгдэнэ. Зарим нь болохоор бүр илүү нэмэгдэнэ. Кодчдаас тэгж хийж болох нь шүү дээ. Одоо чинь юу гэдэг ийм төрлийн үдтэй байвал арай цөөхнийг хийгээрэй ч гэдэг юм уу те. Програм дээр
тэгэхээр нөгөө параметр өгөхдөө бас тэгж болох юм биш үү? Болох бах тий. Тэгээд ингээд зарим нь айгүй илбэг тий. Зарим нь болохоор арай ховорч гэдэг юм. Одоо чинь хүнээр ярих юм бол хүн чинь хөвчлэн боор нүдтэй байгаа шүү дээ. Тэнгүүт нь одоо чинь нэг тийм шар нүдтэй байх юм бол айгүй сонин шүү дээ тий. Яг тэр шиг л юм биш үү тий. Really interesting. Тэгээд NFT дээр нэг юм асуудал байна. NFT өөрөө ягаад одоо чинь NFT бид нар үнцэнтэй гэж үзэх гээд байгаа хэрэг NFT чи өөрөө нэгт ховортой. Ягаад гэвэл non fungible гэдэг чинь юу гэсэн үг гэхээр хоёр NFT хоорондоо хязгаарч адилхан биш. Нэг NFT бол үргэлж unique-тэй дахин давтагдчихгүй. Гэхдээ хүн болгон NFT хийгээд хүн болгон одоо зураг болгоныг жишээ нь NFT болгож хувиргаад байх юм бол тэр чинь өөрөө нэг талаараа дахин давтагдчихгүй юм шиг хэрнээ нөгөө талаараа нөгөө нэг концептыг хэтэрхий их хэрэгжилчингүүд нөгөөднийхөө үнцнийг ингээд унахчих штэ тий. Тэнгүүд тэр NFT-г яаж үнцэнтэй байлгах вэ гэдэг асуудал байна тий. Одоо чинь тэр engine гэдэг төсөл дээр NFT болгон дээр тэр engine гэдэг зоос нь одоо тодорхой хэмжээнд орцсон тий. Үнэхээр нөгөө нэг NFT-ийн үнцнийг алдаад энэ ингээ хэрэггүй болчихлоо гэх юм бол тэрийг шатаагаад дотор нь анх хийхт нь мент хийхт нь хэрэгэлсэн тэр engine токен engine гаргаад авчдаг ч юм уу тий. Нэгсэндээ хизээч нөгөө нэг NFT-ийн 0 буюу одоо огт үнцэнэгүй болохгүй тий. Тэгэхээр ганцаа одоо жишээ нь ирээдүйд ингээд NFT хийж байхдаа энэ NFT-г яаж үнцэнтэй байлгах вэ гэж бодож байна. Одоо юу гэдэг юм би тэр нөгөө ардын одоо чинь NFT-г авлаа гэж бодъё л та тий. Яагаад би чинь авах юм? Одоо чинь чи араас нь ингээд ардын NFT-г чи үргэлжлүүлж хийгээл ах юм бол миний нөгөө анх авсан ардын NFT чинь жоохон онцгүй байх гэдэг шүү тий. Ганцаа улам гоё хийгээл тий. Чиний уур чадвар чинь сайжрал, дизайны уур чадвар нь сайжрал, улам үнэтэй, улам гоё NFT хийгээл гэдэг. Би нөгөө анх авсан чиний нэг жоохон ингээд туршлагагүй байхдаа хийцэн ардын NFT-тэй хоцрох гээд шүү тий. Тэгэхээр яг ирээдүйд юу нэг энэ төрлийн концептын дээр яаж ажиллах гэж бодож байна? Ер нь одоо юу гэдэг яаж үнцэнтэй байх вэ NFT-г урт хугацаанд? Тэр тал дээр яг NFT бүтэн утгаараа бас айгүй шинэ байгаа болохоор бизнес бас гарч байхгүй тий. Хүн болгон гівгэнт ингээ хүн болгоо ороод ирсэн. Тэгэл зарим NFT харахлаа бүр авахын аргагүй юмнууд төр бас байгаа байхгүй тий. Тэгээ яагаад ингэж why would you buy this right? Тийм бас асуудал айгүйх байлээ дээ. Бизнес бас өөрөө яг хариулт нь бол яг мэдэхгүй байна. Гэхдээ түрүү нөгөө нэг халт ярьсан өөрийн гэсэн давуу талтай NFT-нүүд гэж ярьсан шүү дээ тий. Одоо энийг авах юм бол ийм юмны урамшуулалтай ч гэдэг юм уу. Ямар нэг урамшуулалтай худалдаж авсан хүнд ямар нэгэн зөвхөн тэр арт бизнесээ илүү бас нэг өөр юмтай байж ажил үнцэнтэй байх байх л та. Яг уу хэрвээ бүр high profile нэр алдартай одоо уран бүтээлчд гэх юм бол тэд нар бол хамаагүй те өөрийн гэсэн fan baseтэй болохоор нэг NFT гаргалаа гэх чинь одоо чинь дуучин болд NFT гаргалаа те. Cool. I'll buy one. Right? Дуучин болд анх гаргасан NFT-гээс авахар чинь хэзээ нэг цагт ямар нэг үнэ хүргэл баг. Тиймэрхүү утгаараа л авч байгаа хэл та. Бас тийм ээ. Тийм ээ. Одоо чинь ийм л байна л да. Болт нэг дууга NFT болгочоод тэгээ магадгүй зурдаар болт ингээд ойрхон хугацаанд богино хугацаанд асварчлаа гэж бодох юм бол нэг олон NFT гаргаж амжаагүй байж байгаа жишээ нь ингээд тэр альбом нь үлдчих юм бол тэр бол айгүй үнцэнтэй болно шүү дээ. Тэр хүнд ер нь бол яг мэдрэмж гэдэг чинь тэр шүү дээ тий. Яг ховор гэдэг мэдрэмжийг л яг өгөх хэрэгтэй байхгүй тий. Ягаад гэвэл NFT чи өөрөө давтагдчихгүй гэдэг зүйл тий. Хийсэн хүн нь байхгүй болчихвол тэр чинь давтагдах болчих шүү дээ. Ягаад гэвэл угаасаа тэр дахиж хийж чадах болчих юм чинь тий. Тэгэхээр ирээдүйд бас яг тэр байдлыг одоо чинь юу гэдэг анх NFT хийсэн хүний чад хийлэхгүйгээр NFT-г яаж үнцэнтэй байлгах вэ гэдэг чинь өөрөө нэг асуудал юм байна л да тий. Тэгээ бас яг сая чиний ярьсан шиг одоо чинь NFT гэдэг чинь бараг л нөгөө Leonardo da Vinci-гийн Mona Lisa painting шиг болчихж байгаа байхгүй. Тин чинь нэг л Mona Lisa painting байгаа тий. Ганцхан оригинал байгаа. Тэгээд хичнээн би зургийг аваад ч юм уу плакатыг хөдөлж аваад өрөөндөө наагаад ямар ч үнцэнэгүй шүү дээ. Харин жинхэнэ хувилбар нь үнцэнтэй юм мэсэд байж байгаа тий. Тэнгүүд бас найз нас гой санаа төрлөө л да. Одоо чинь ганцаа юу гэдэг тий. Монголын нэр алдартай одоо олон танигдсан хүмүүсийн тий бараа бүтээгдэхүүнийг NFT болгож өгдөг тий. Тэрийг ингээ маркетээр гаргаж өгдөг. Тэгээд юм NFT студио байгуулж болно шүү дээ жишээ нь. Одоо Монгол чинь хүн болгон нөгөө нэг tech savvy биш шүү дээ. Хин ч одоо чинь юу гэдэг чиний хувьд ингээд нөгөө PNG файл оруулаад тэрийг NFT болох амархан байж болно тий. Тэнгүүд хүн тэрийг чинь PNG JPEG гэдэг ярангууд чинь хүн гайх штэ энэ одоо юу яриад байгаа юм тий. Дээрэс нь gas fee төлөөд mint хийн гэх шиг тий. Тэгээд ингээд баахан Монгол хүний хувьд ойлгомжгүй өгнүүд байгаад байдаг. Тэнгүүд чиний хувьд ингээд энэ зах зээл дээрээ танигдаад тэрүүгээрээ дамжуулаад бас ингээд энэ зах зээл рүү шинээр орж ирэх гэж байгаа усудад чи өөрөө манлайлагч болоод бас ингээд хүмүүсийг бас ингээ удирдах явах юм шүү те бас нэг тийм бас айди гэж болох юм те. За маргаашнаас тийм эхлэх. Тэхүү. Яа наач гой санаач нэрээ. Хүмүүстэй. Нэрээ Монголд тиймэрхүү хүмүүс хэрэг байдаг бол чи ер нь судалж үзсэн үү тэрийг? Монгол сууж үзсэн actually. Тэгээд Монголд NFT хийж байгаа ямарс нэг 3-4 залуу байгаа. Хальталт мэднэ. Тэгээд би бас нэг foundation app гэдэг нэг NFT marketplace руу
нэгээр нь дамжуулж өрүүлчиж орсон Аа, байхгүй. за. Тэгээ зарим маркетплейс нь усахлаа урилгаар зөвхөн оруулдаг энэ төр гэдэг таньдгуудаа оруулдаг энэ төр. Тийм байт юм билээ. Тэгээд ган хүлэг гэдэг нэг залуу байгаа. Тийм rap нэтер буумо хийдэг 3 тэгээд бас NFT хийж байгаа. Тэгэхээр 2-3 байгаа тийм. Гэхдээ ер нь нэлээд нэвтэрж амжаагүй гэхэд бас болох бах те Монголд ер нь. Тий, ер нь бол тийм нөгөө ихэнх хүмүүс бас мэдж амжаагүй юу гэдгийг нь ойлгоогүй л байгаа хэл та. Тэгэхээр мерсер ганц хоёр хүмүүс бол байгаа. Тэгээд тэрийг бас өөрчилж болох юм байна шүү дээ. Тэг өөрчлөе дөө өөрчлөе. Тэгээ Монголд NFT сонирхдаг хүмүүс зөндөө байдаг бах. Гэхдээ яг ингээд уран бүтээлч утгаараа яг хийгээд ингээд тэрийг зах зээл дээр гаргаад явж байгаа хүмүүс нэлээд олон байдаг бах. Тэ чиний хэлсэн шиг сая. Тийм л байгаа. Тэгээд тэр тал дээр бас цаашдаа ажиллавал нэлээд боломж ихтэй сектор юм байна те ер нь бол. Тэгээд ямар ч байсан урилга хүлээж авсанд дахиад баярлалаа гэлчээ. Цааш тий уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд та нар ч гэсэндээ таалагдсан байх гэж бодож байна те. Нэлээд өгөөжтэй эпизод болсон байх гэж бодож байна. Тэгээд ганцоогийн уран бүтээлийг сонирхохыг хүсэх юм бол Instagram-ийн линкийг description дээр оруулчихъя. Тэгээд цаашдаа ч гэсэндээ дагаад явбал нэлээд сонирхолтой уран бүтээлүүдийг харах бахаа гэж бодож байна. Тэгээд за тэгээ энэ эпизодыг M+ дээр сонсож байгаа хүмүүс байх юм бол YouTube дээр манай Crypto Poaching гэж ороод subscribe дарах юм бол дараагийн эпизодыг үзэх боломжтой шүү. За.